Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо эмнэлгийн бие даасан байдлын талаар одоо товчхон мэдээлэл солилцъё гэж бодож байна. За тэгэхээр яах гээд ер нь эмнэлгүүдийг бие даалгах гэдэг юм бэ? Одоо сүүлийн үед ингээд эмнэлгүүд бие даан, улсын эмнэлгүүдийг бие даана гэхээр энэ улсын эмнэлгүүдийг ч одоо хувьчлах гэж байгаа юм байна. Хин нэг хүмүүс одоо бүлэг хүмүүс ингэж хувьдаа авч ингээд улсын өмчийг хувийн өмч болгох нь гэдэг ингээд ард иргэдийн дунд нэлээд юм одоо хилцүүлүүд ингээд явагдаад байна. Тэгэхээр яах гээд энэ улсын эмнэлгийг бие даалгах гэдэг байгаа юм бэ гэдэг шалтгааны талаар хэдүүлээ ингэж ярилцъя. За тэгэхээр яасан гэхээр ер нь түрүү ярьсан. Ингээд нөгөө 1980 90-90 оноос эдийн засгийн хямралтай холбоотойгоор ерөөсөн улсын эмнэлэг зүгээр ашиггүй ажиллаад байна. Маш их нөөцийг ингээд эмнэлгүүд аваад байна тий. Эмнэлгийн техник үр ашиг муу байна гэсэн ийм дүгнэлтүүд бол бүгд гарсан. Тэгэхээр эсвэргээрээ яах вэ? Тэгвэл энэ улсын эмнэлгийг л ерөөсөө улсын эмнэлэгчийн үр ашигтай юм чинь улсын эмнэлгийг хөгжүүлэх нь дөөр юм биш үү? За тэгээд дэлхийн энэ бол зөвхөн манай улс орны жишээ биш. Энэ дэлхийн улс орнуудад ямар хандлага явагдсан гэхээр нэгдүгээрт нь улсын эмнэлгийг хувьчлах. Ийм алхмууд бол их ихсэн шүү дээ. За одоо жишээ нь Герман хэд нэг одоо улсын teaching hospital хувьчлаад тэгээд тэрнээс хойш за ахиж одоо улсын эмнэлгийг хувьчлахгүй энэ бол буруу юм байна гэд одоо түүхэндээ ганц эмнэлгийг хувьчилсан байх жишээтэй. Манайд ч гэсэн энэс бас энэ түүхээс үлдээгүй. Манайд чинь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг бол бүрэн хувьчилсан, менежментийн хувьчлалаар явуулж хагаад бүрэн хувьчилсан. За тэгэхээр энэ улсын эмнэлгийг хувьчлах энэ стратеги одоо эмнэлгийн үр ашгийг л нэмэгдүүлэх гэдэг нь тий. Энэ стратеги нь бол төдийлөн одоо нэг хэсэг жоохон гарч ирээд одоо дарагдсан гэсэн үг. Одоо яг улсын эмнэлгүүдэд хувьчлаад байгаа улс орнууд бол байхгүй. Энэ бол төдийлөн үр ашигтай биш байна. За дараа нь бол хувийн салбарыг хөгжүүлэх. Хувийн салбаруудад дэмжсэн байна л да. Улсаас гадна энэ хувийн салбар ерөөсөө манайх ч гэсэн дэмжсэн тийм ээ. За одоо 90 тоноос хойш бол ерөөсөө хувийн салбарыг дэмжиж जैन. Одоо ингээд ерөөсөө тусгай зөвшөөрөл дээр ямар ч хязгаарлалт тавихгүй хэрвээ хувийн эмнэлэг клиник байгуулвал дэмжиж тусгай зөвшөөрлийг өгье гэдэг ингээд дэмжсэн. За гэхдээ энэ манай бодлогоч байгаа бас Дэлхийн банкны бас нэг тий ажендатай холбоотой иймэрхүү зүйлүүд орж ирсэн. За тэгэл 99 он манай одоо хувийн салбарыг хөгжсөн түүхийг аваад үзэх юм бол 99 он хүртэл тий маш цөөхөн эмнэлэг клиниктэй байсан. 466-ийн эмнэлэг 964 орвол байсан мэн. За гэтэл 2009 он гэхэд л орны тоо 2422 гэл маш эрчимтэй нэмэгдсэн. Одоо ингээ 20 оны байдлаар гэхэд хувийн эмнэлгийн орны тоо 7200 болцсон. 241 эмнэлэг 1491 клиник ингээд байх жишээтэй. За манайх ч гэсэн ийм бас хувийн эмнэлгийг хөгжүүлэх стратеги барьсан байна. За тэгэхээр хувийн эмнэлгийг хөгжүүлж болно хувийн салбарыг. Гэхдээ тогтолцооныхоо үр ашиг сайн байхын тулд улс хувийн салбарын зохистой харьцааг л бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл улс хувийн салбарын тусламж үйлчилгээ тэний нэр төрөл, тоо хэмжээ, байрлалаараа давцахгүй байвал энэ бол зөв болж байна гэсэн үг. Тэгэхгүй л одоо Улаанбаатарт гэхэд яг хотын дүүргүүдээрээ улсын эмнэлгүүд нь ч байрладаг, шинээр байгуулж байгаа хувийн эмнэлгүүд нь ч нэг байрлалд ингээ овоорцсон, үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чиглэл нь адилхан, дотор мэдрэл уламжлалт гэл ингээл хоёулаа ингээ давцаад байх юм бол энэ бол ерөөсөө л нөгөө нөөцөө хувааж байгаа л асуудал Энэ үр ашиггүй салбарынхаа нөөцийг бид үр ашигтай зарцуулахгүй байна л гэсэн үг. За ингээ 3 дахь гол барьсан стратеги болохоор улсын эмнэлгийн шинэ менежментийн шилжил. За ерөөсөө энэ хувийн эмнэлэг ингээд хөгжөөд ирдэг. За эн чинь ерөөсөө ингээд ашигын төлөө ашигын төлөө эрүүл мэндийн байгууллагууд учраас бас их асуудалтай. За одоо тэгэхээр бүр энэ 90-ад оноос шинэ менежментийг улсын эмнэлэгтээ хэрэгсэн. Үгүй заавал хувьчилж яах юм. Заавал ингээд хувигжаар энэ улсын эмнэлэгтэй л менежментийн энэ хувийн эмнэлгийн менежмент үр ашигтай ажилладаг менежментийн л улсын эмнэлэгтээ аваад ирчихээ л да гэдэг ийм одоо логикоор улсын эмнэлгийн шинэ менежмент гэдэг оржсэн. Энэ бол яаж юм гэхээр ерөөсөө л хувийн эмнэлгийн менежментийн, хувийн бизнесийн байгууллагын менежментийн арга барилыг л улсын эмнэлэгтээ нэвтрүүлж байгаа. Яагад бол үр ашигтыг сайжруулах. Зорилго нь ерөөсөө л үр ашигыг сайжруулах. Ямар ч хувьчлах зорилго биш. Тийм учраас улсын эмнэлгийн гэж байгаа. Энэ бол төрийн өмч хэвээрээ байна. Менежмент нь хувьяас. Тийм учраас одоо эмнэлэг бие даалаа гэдэл туцтай байна тий. За тузан эмнэлгийн захирлаа сонгоно, эмнэлгийн захирал нь удирдах бага бүрдүүлээ тэр эмнэлгийг үр ашигтай ажилуулаад туудтай иргэн мэдээлнэ
гэл ингээд нөгөө эн чин хувийн компаниудын л одоо засаглалын болон менежментийн арга барил шүү дээ. Тэ ийм арга барилыг л улсын эмнэлэгт нэвтрүүлж байгаа. Энэ бол маш энгийн. Энийг л эмнэлгийн бие даасан байдал гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр жишээ нь ингээд одоо эрүүл мэндийн яам эмнэлэг 2 гээд жишээн дээр аваад үзье л да. За тэгэх юм бол эрүүл мэндийн эмнэлгүүд одоо жишээ нь тий удирдлага нь ч юм уу засаглалын хувьд одоо бие даагаагүй бол одоо ингээл эрүүл мэндийн яам өмнөөс нь шууд удирдаал ажлыг хийж өгч гэнэ гэсэн үг л дээ. Заваа сэлүүрдээл те бүх тэгээд таашаа явхаа чиглүүлнэ, заваа өөрөө сэлүүрдэнэ. За эмнэлгүүд бие даагаад ирэхээр эрүүл мэндийн яам удирдлага нь байх уу? Ерөнхийн нөгөө нэг бодлого зохицуулалтаараа энэ ч байна. Гэхдээ завын сэлүүртэж өгөхгүй. Өөрөөр хэлбэл эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаагийн зааж ажлыг хийхгүй л гэсэн үг. За гэхдээ энэ эмнэлэг эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж яах нь гүйцэтгэл нь хэр байна те тусламж үйлчлэгийн чанар аюулгүй байдал хэр байна гэдэгтэй одоо чиглүүлэх үүрэг нь бол хэвээрээ. Одоо энэ занаас буугаа явчихгүй нь шүү дээ. Тэ эмнэлгүүд бие даасан гэж занаас буугаа явчихгүй. Завин дээрээ байна. Гэхдээ чиглэл буруу явуул чиглүүлэн зөв явж ивэл ингээд сайхан явж яах нэ. За тэгэхээр бид нар нөгөө эмнэлгийн бие даалах гэдэг байгаа нь ерөөсөө үр ашгийг нэмэгдүүлэх гэдэг байгаа байхгүй. Түр ингээд ярьсан. За манай энэ хотод ч гэсэн хөдөөний эмнэлгүүд ч гэсэн бол нөгөө үр ашигын коэффициент бол үр ашиг маш муутай. Одоо байгаа нөөцийнхөө 50, 60, 70% л ашигладаг. За энэ хөдөөний аймагуд дээр ингээд те 37% биш хамгийн бага нь. За тэгээд дээдлэн 58, 60% л нөөц ашиглалтай байгаа байхгүй. Тэгэхээр байгаа нөөц үр ашигтай зарцуулж чадахгүй байна гэсэн үг. Эмнэлэг манай нөөцийг гол сорж байгаа хэсэг. Эмнэлэг нь ингээд байгаа нөөц авсан нөөц үр ашиггүй зарцуулаад 40-50% нь ингээд те асгаад авах юм бол манай салбарын санхүүжилтийг хичнээн илүү нөөц нэмж өгөөд нөгөө ингээл нөгөө онгорхой төмпөнд ус эсшгэл ингээ урсна. Тийм учраас эмнэлгийнхаа үр ашгийг сайжруулах бол манайх нөөцөө одоо байгаа нөөцөө илүү олон хүнд хүргэх, илүү одоо тусламж үйлчлэгийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ л гэсэн үг. За тэгэхээр эмнэлгийн бие даасан байдал гэдэг бол юу гэж ихээр засгийн газар одоо улсын эмнэлгүүдтэй л шийдвэр гаргах эрх мэдлийг л өгч байгаа юм. Өмчин төрийн өмч хിവэрэ. За ерөөсөө шийдвэр гаргахад одоо эрүүл мэндийн яам шууд өмнөөс нь шийдвэрийг гаргадаг байсан бол илүү шийдвэр гаргах эрх мэдлийг л эмнэлэгт өгч байгаа л гэсэн үг. За тэгэхээр эмнэлгийн бие даасан байдал бол ерөөсөө зорилго биш. Эмнэлгийг бие даалгах гэж байгаа. Энэ бол ерөөсөө зорилго биш. Энэ бол эмнэлгийн гүйцэтгэлийг сайжруулад нөөцөө үр ашигтай зарцуулж явах боломжийг олгож байгаа арга хэрэгсэл. Арга зам одоо эмнэлгийн гүйцэтгэлийг сайжруулах, ажлаа сайн хийх те байгаа нөөцөө үр дүнтэй ашиглах, тусламж үйлчлэгийн чанарыг нэмэгдүүлэхэд нь ийм хэрэгэлдэг ийм одоо нэг арга зам байх нь л дээ тий. За тэгэхээр улсын эмнэлэг тавих засгийн газар одоо шууд удирдлага хяналтаа багасгаад шийдвэр гаргах эрх мэдлийг л улсын эмнэлэгт өгч байгаа юм. Тэр нь төлөөлөл удирдах зөвлөх эмнэлийн удирдлагын багаараа дамжиж хэрэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр ямар эрх мэдлийг өгд юм бэ? Тусламж үйлчлэгээнийхээ хүрээг тогтоох тий ямар тусламж үйлчлэг үзүүлэх юм. За тэгээд ямар тоног төхөөрөмж авах вэ? Эмнэлгийн хэрэгсэлтэй яаж авах юм? За санхүүгээ яаж удирдах юм? Стратеги ямар тий манай эмнэлэг хэдэн жилийн дараа юунд хүрэх юм гэдэг стратеги тодорхойлох, хүний нөөцөө удирдах, хүнээ авах, хаалгах энэ эрх мэдлүүдийн л эмнэлэгт ингээ өгчөж байгаа. За тэгээд улсын эмнэлгүүд яадаг вэ гэхээр нэг талаасаа зах дээлээс бол маш өрсөлдөөн гарч ирнэ ингээд ирэхээр. За одоо санхүүжилтийн тогтолцоо чухал байдаг л да. Санхүүжилтийн тогтолцоо энэ улсын эмнэлгийн бие даасан байдлыг дэмжиж явах хэрэгтэй. Өнөөдрийн манай санхүүжилтийн шинжилгээний хүрээнд энэ бол одоо бие даасан байдлыг бүрэн дэмжиж байгаа юм одоо таатай орчин бий болцсон. Яагаад гэвэл эмнэлгүүдийг орцоор нь санхүүжүүлэхэ болцсон. Улс хувь гэж одоо ялахгүй. Хэн одоо ард иргэдэд эрүүл мэндэд хэрэгтэй тусламж үйлчлэгийг үзүүлж чадна. Хэн одоо даатгалаас худлаа авч байгууллагаас тогтоосон тарифыг зөвшөөрч ингэж орж ирж байна. Энэ байгууллагатай гэрээ хийж байна. Тэгэхээр санхүүжилтийн тогтолцоо илүү дэмжиж өгч байгаа. Энэ харин бүр энэ үр дүн цорилсын санхүүжилтийн шинжилгээний өрөөнд эмнэлгүүд бие даахгүй одоо бас нөгөө шийдвэр гаргах эрх мэдэл нь ингээд хязгаарлагдвал байхад одоо бас нөгөө нөөцөө зөв зохистой зарцуулах, үр ашгаа нэмэгдүүлэх боломж нь бас их хязгаарлагдмал болчдөг тий. Жишээ нь одоо орны тоогийн 50-д өгчдөг ч юм уу тий. За тусламж үйлчлэгээний чиглэлийн яамнаас нарийн тогтоогоод өгчдөг ч юм уу. За хүний нөөцийн бүрэлдэхүүнийг нарийн тогтоогоод өгчих юм бол за би тусламж үйлчлэгээ үр ашигтай багахан нөөцөөр үр ашигтай ажиллагээд хүний нөөцөө буцаад цөөрүүлэх
эрх мэдэл нь хүрэхгүй. За санхүүгийн эрх мэдэл. За хэмнэсэн төсөө би зарцуулах эрхгүй гэдэг ч юм уу. За тэгэхээр иймэрхүү эрх мэдлүүд бол харьцангуй эмнэлгүүдэд ингээд шилжиж байна. Жишээ нь одоо эмнэлгүүд бол энэ гүйцэд юугаар шинэ санхүүжилтийн орчинд авсан санхүүжилтээ одоо буцаж одоо нөгөө жилийн эцэст хураалахгүйгээр хэрвээ би ингээд хэмнэлттэй гарсан бол тэр хэмнэлтээ хурааж дараа жилдээ ашиглах юуны ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах, тусламж үйлчлэгээний чанарыг нэмэгдүүлэх, эмнэлгээ хөгжүүлэхэд зарцуулах эрх мэдэл нь ингэж нэмэгдэж байгаа жишээтэй. За тэгээд энэ улс хувийн эмнэлгүүдийн хооронд одоо үнэхээр өрсөлдөөн болно. Ялангуяа зөвхөн улс хувийн ч гэхгүй ерөнхийдөө эмнэлгүүдийн хооронд ялангуяа нэг одоо орон нутагт ч юм уу маш олон эмнэлгүүд байгаа гэвэл нөгөө тэр хүн ам нь хэвээрээ хүн амын тоо хязгаарлагдмал тэрэндээ тохирсон тусламж үйлчлэл санхүүжилт очихоор олон эмнэлгүүд байвал хоорондоо өрсөлдөх ийм асуудлууд бол нэмэгдэнэ.